Тийм учраас хүмүүс яагаад би гэдэг асуултанд хариулах хүмүүс үргэлж дундын тоглогч боёо туслах дүрийн позишнд амьдрал. Ийм хүн гэр бүл дотроо хүртэл шийдвэр гарч чад. За ингээ хэлэх юм бол ихнес загнуул, ингэх юм бол охтуудаа загнуулаад тэд дуугаас сууж. Ингэх юм бол ингээ за тааш гэж чимээгүй зүгээр л дуугаа хийж биш. Дуугаас сууж хүмүүс амар хон таарш. Одоо та нар яга хартаа ингээ дуугаас сууж хүмүүс амар хон таарж байна. Яар гэдэг тэнгуүдэл шууд ярихгүй хэцүү. Одоо тайзнаар гарч надтай хамтар хичээл заах юм байна уу? Гарч ирэх сайхан дуу дуулчих юм байна уу? Ганц бүжиглчих юм байна энэ гарч. Энэ чи хариуцлага болохоор тийм амархан бас биш байхгүй. Тийм учраас би гэдэг энэ асуулт. За энэ дотор надтай хамт сургалтын албанд борлуулалтын албанаас шууд сургалтын албан руу шилжих сонирхолтой хүмүүс байна. За хэрвээ ямар нэгэн байдлаар би сурагч болж бэлтгэх бол би шууд энэ залууг дуудана. Яг л энэ залуу гараа өгс учраас. Гэхдээ авьяастай учраас биш. Тодорхойлттой учраас үргэлж байна. Бодож исэн учраас үргэлж байна. Тийм учраас энэ бодох гэсэн. Олон юмыг өөр дөрөө асууж бодсон байх гэсэн утгатай. Тийм учраас энэ улаан зүг бидний хувьд би хинбэ гэдэг асуулт. Энэ маш чухал асуулт. Би одоо ингээд 7 хоногт 20 ийм бизнесийн гэр бүлийн асуудлуудтай ингэж уулзаж зөвлөгөө өгдөг. 7 хоног болгон 20 өөр кейс дээр ажилладаг. Тэнд үргэлж ихнэр нөхрүүд миний өдөөс асуучаад яагаад заавал би гэж дандаа тэгж яриа гэдэг. Эсвэл компанийн захирланд гэдэг. Яагаад би л ганцаараа ингэж зүтгэл эдгээр ингэж зүтгэдэг юм бэ? Яагаад энэ ихч маань ингэж яагаад би ингэж болдгоо юм бэ? Дандаа ихч дүүс ч гэсэн байгуулж ч гэсэн хамт олон ч гэсэн дандаа яагаад би? Тэгэд ямар хүмүүс өдөртөгч, ямар хүмүүс тэр баг тэр бүлэг хүмүүсийг манлаад өгөхөөр би өдөрт. Яагаад гэвэл би ингэж бод. Яагаад гэвэл би ингэж өсөж мөрөөддөг. Яагаад гэвэл би энийг ингэж төлөвлөдөг учраас би энийг хийнэ гэж хэлж чаддаг. Тийм хүмүүс өдөртдөг. За тэгвэл энэ хоёр чухал асуултыг хүмүүс тааруулаагүй. Бүх хүн өсөлт мөрөөдлийн хөдөлөө бодож юм хайдаг хэрнээ хамгийн чухал асуултанд хариулаагүй. Дараа хоёр текстийг гаргачих. Би танаас ерөнхий хүмүүсийн гаргадаг алдааг харуулъя. Энэ дээр. За. Баруун зүгт ямар утга санааг тавьсан бэ гэхээр үр дүн. Ихэнх хүн луужингаа хэрэглэхдээ хойд төлөөс эхлэх ёстой байтал, улаан зүүнээс эхлэх ёстой байтал ихэнх хүмүүс баруун зүгээс эхэлдэг. За жишээ нь яаж машинтай болох вэ? Яаж байртай болох вэ? Яаж өрөө дарах вэ? Яаж хүүхдийн сургалтын төлбөрийг хийх үү гэдэг нь тэр ихэнх хүмүүсийн тэрхүүн зорилго гэдэг. Тэхийн тулд яадаг вэ? Зорьсон зорилго үр дүндээ хүрэхийн тулд тэр хүмүүс зүүн зүгийг зорьдог. Тэр нь юу гэхээр заавал энэ ашигыг олохын тулд хинтээ хамтрах уу, хаана ажиллах уу гэж боддог гэсэн үг. Ингийн байгаас тэ. За амьдралынхаа асуудлыг шийдэхийн тулд ямар ажил хийх вэ? Тэнгүүд ажил нь яадаг вэ? Ямар нэгэн зорилго алсын хараад тавьчихдаг. Тэнгүүд ийшээ явж ирсэн аа. Ер нь би энийг биелүүлэх юм бэ гэж бодоод буцаах юм шиг үү. Тэгээд хямраад хэлдэг би хийн болоо. Би ер нь яагаад энд ажиллаад байгаа юм болоо. Та заримдаа ийм асуултад тулжсан. Би энэ одоо юу хийгээд байна одоо? Зарим хүмүүс тэгдэг ингээд гэрэлтэнд нь асуудал гаргууд би одоо хинтээ сууч байгаа гэж. Би одоо хинтээ сууч. Ингэж бодож үзээгүй асуудал байдаг үнэ. За болроотой суугаагүй цэцгээдээ суусан бол ямар байсан бэ? Хямрахаараа шүү. Асуудал гарахаар шүү. Тэр шиг бас ажил дээр бас эргэлзэж шүү дээ. За би энэ өгөөмж төш би ингээд атар өргөд байсан бол яах вэ? Тэгэхээр харж гинөө. Асуудал гараад тэр том байгууллагын зорилго руу ороод ингээд чирүүлэл ингээд явж байхдаа сүултээ би одоо энийг биелүүлэх ёстой хүн мөн үү биш үү? Яг нөгөө асуулт чамаач. Тэгэхээр энэ хүн ер нь бол нэлээд сүулт яг зөв асуултан дээр ирж байгаа байхгүй. Тэнгүүд хамгийн харамсалтай хэдүүл энэ асуултаа уулзахгүй яваадах юм бол завгүй ажиллах юм бол яг нэг юм хэцүү ядарсан ингээд нэг юм нас ингээд нэлээд явсны дараа буурал толголцоо тэгээд би хий юм болоо. Гэвэл нэлээд хүнд зохилт авна. Гэхдээ бүх насан дээр энэ асуултыг авах нь чухал байдаг. Жишээ нь одоо KFC-ийн түүх дээр Sandler гэдэг нөгөө өвгөн байдаг шүү дээ KFC-ийн логон дээр. Цаа чин тэтгэврт гараад тэтгэврт гартлаа ерөөсөө энэ асуултаа уулзахгүй явсаар байгаа тэтгэврт гартлаа ажиллаад тэтгэврийнхаа мөнгөөр амьдрсан чи тэтгэвэр нь амьдралд нь өрөхгүй болонгууд өөх гээд өөрийгөө боомлж өөх гээд ингээд олс байраа явж исэн хүн шүү дээ. Яг тэгэхээр насаараа нэг байгуулалтад ажиллаа тэгээд тэтгэврт гараад тэтгэвэр нь амьдралд хүрэхгүй за ер нь ингэж амьдрахаар өгсөн дээр юм байна гээд өөрийгөө боохгүй явж исэн чи амраа өгш хийчихсэн суучдаг хөө замдаа явж байгаа. Игснэ хэн гэсэн.
Жигшиг гэсэн. Хэн сая гэсэн. За тэгэхээр энэ асуултыг яаж цаадч олсон бэ гэхээр яг өгч ийсэн юм байна л да амиа хоолоо. Тэгсэн чинь бас нэг зүгээр өгчөж бас чаддгүй. Тэнгүүт нэг юм бичиж үлдээмээр санагдаа. Тэгээд нэг цаас аваад тэгээд бал аваад ингээд бичсэн юм байна. Грэслэл маягийн бичгээ цаа чи ингээд биччихсэн юм. Тэгснээ би юу хийж юу чаддаг юм надад байсан юм уу байгаагүй юм. Би ер нь эцэс тэгээд амар юм гомдолтой юм биччихсэн аа. Энэ асуулт дээр өөдөж байхгүй. Надад ер нь би ер нь хэн байсан юм болоо. Тэгснээ гинт нөгөө асуулт руу оронгуудаа өөрийгөө хайгаад байна. Нөгөө грэслэл биччихсэн өөрийгөө хайгаад нөгөө тэмдэглэлтэй. Тэгснээ дуртай амиа олж мэдээд хиймээр байсан ажлаа олж мэдээд тэгээд тэр нь хоол хийх чадвар авьяас байсан. Тэгээд тэрийг ерөөсөө хэрэгжилж үзээгүй гэдгээ мэдээд тэгээд уулнаас буцаад олсоо байж бууж ирээд тэгээ яасан. Найзаасаа нэг хэдэн дөрөв зээлээд дахиад аваа шараад ингээд тэгээ KFC-ийн төгөх хэлдэг. Ерөнхий. Тэгэхээр чин тэр сайнлэр гэдэг үгэн бүр тэтгэврт гарсныхаа дараа энэ асуулттай уулзсан байгаа сте. 60 хэдтэй гэсэн үг шүү дээ. Тэгтэл тэр хүн дэлхийн хэмжээний брэнд үүсгэж чадсан шүү дээ. Одоо бизнес эхлүүлж чадсан шүү дээ. Тэгэхээр ер нь бас оройтхгүй гэвэл бас оройтхгүй байж болно. Гэхдээ оройтхгүй юм байна гэж 50 яваад байж бас болохгүй. Залуу хүн залуу байлаа гэж бодъё. Гэхдээ тодорхойлтгүй залуу хүн бас л ашиг байхгүй. Ажил хийж чадахгүй, илүү цаг ажиллаж чадахгүй, зориулт гаргаж чадахгүй. Тэгээл нөгөө дэд үеийнхэнтэй юм Gen Z гэж муулуулаа яваад. Тэр нь Gen Z-тэй биш. Энэ асуултыг өөрөөсөө асуугаад хариултаа олоогүй л байхгүй да. Тэрнээс биш залууч байсан, хөгшинч байсан юм ялгаа байхгүй. Энэ асуултаа аль болох их дуулсан дээр. Түл зүв дараал нь юу юм? Үр дүнгээс эхлэхгүй. Гэхдээ үр дүн бидний зорилго мөн шүү дээ. Гэхдээ энээс эхлэхгүй. Эхлээд хэдүүд энэчээс эхэлнэ. Миний хийж байгаа ажил дээр ямар нэгэн асуудал гарвал би энд ямар байр суурьтай байх вэ гэдэг чинь энэ асуултаас болдог. Албан тушаалаас биш. Манай Чингис хааны хэлсний гоё үг байна. Ингэж хэлсэн. Би яг ерөнхий утгын ярьж байна. Тэр аваа дуудлагыг нь бол тэгээ одоо дараа нь бол бүлгөө гэдгийг дараа нь бол гэх юм. За хэрв хэн нэгэн хүн хаан болохыг хүсвэл хаан болохосоо өмнө ард түмний дотор хаантан мэт хүндлэгдэх тэр цагт сая тэр хүмүүс жинхэнэ хаан мөн гэжээ. За дахиад хэдүүл энэ дээр дүү шинжилгээ хийх үзье. Хаан гэж тэр байр суурь дээр очоогүй байхдаа хамт олонныхоо дотор яг захирал шиг нэр хүндтэй гэсэн үг. Ойлгож байна уу? Захирал биш хэрнээ зүгээр энгийн одоо инженер одоо гүйцэтгэгч энэ албанд ажиллаж байгаа энгийн нэг ажилтан хамт олонныхоо дотор захирал шиг хүндлэгдэх тэр цагт сая тэр хүн бол жинхэнэ захирлынхаа ур чадварыг эзэмссэн байна гэжээ. Энд ямар ч албан тушаалын тухай биш байгаа үстэй. Тэмүүжний түүх яаж эхэлдэг вэ? Хүүхэд байхасаа яасан бэлээ цаачаа? Шууд ингэ төрөнгөт нь хаанаар ингэ томсон. Хаам гэсэн үү? Зөндөө олон шалгуур бэрхшээл амьдралын дунд өөрөө тэр хариуцлагыг аваад тодорхойлттой хүүхэд байсан. Ямар энэ асуултанд хариулц хүүхэд байсан. Гэхдээ энэ асуултанд хариулахад нь нэг коуч ментор байсан. Тэр нь ээж нь байсан. Ээж нь бол Исүхэ Баатар сайн бэлдсэн байсан. Аав нас орсон ч гэсэн ээж нь хүүхдүүдээ яасан. Дараагийн их Монгол улсын хаан болох чадлаа шүү дээ. Тэр суур хүмүүжлийг тавьж чадлаа. Суур хүмүүжлийг юу вэ? Чи хэн блэ? Чи хэний хүүхэд блэ? Чи юуны төлөө төрсөн блэ? Чи юу бодож сэтгэдэг байх ёстой вэ гэдгийг ээж нь хүүхд байхад нь суулгацсан. Өнөөдөр би өөлөр ихе оролцож байна. Буруу жишээ авсан. За эмэгтэй хүн байна. За ер нь агуулгын үед би танаас тэр асуултыг асууж. Та нар хэн блэ? Яах гэж төрсөн блэ? Яагаад энэ байгууллагад ажиллаж байгаа вэ? Та нар энэ ижил ур чадвартай ойролцоо насны залуучуудаас юугаараа ялгаатай вэ? Би махад танаас илүү хүчтэй, илүү авьяастай хүмүүс зөндөө гарч ирнэ. Байгууллагад. Гэхдээ хандлагаараа хинч таныг давтагдахгүй бол гүйцэхгүй байх боломжтой. Хандлагаараа. Ажилдаа хандж байгаа хандлагаараа. Үгээ сонгож байгаа хандлагаараа. Үйлдэлээ чиглүүлж байгаа хандлагаараа. Тэр нь өндөр нам тархан бодуу эрэгтэй эмэгтэй гэсэн шалтгааллахгүй. Хандлагаараа ялгарна. Наснаас шалтгааллахгүй. Залууч бай, сайн ажиллаж чад. Ахмадч бай, сайн ажил боломжтой. Хандлагаасаа. Яг бол бид нар чинь энэ үйлдвэрийн бүх ажлыг ганцаараа хийхгүй шүү дээ. Хамтаараа хийнэ. Хамт хийхэд хандлага хамгийн чухал байдаг. Яг л тэнд зөндөө миний одоо надад байхгүй чадваруудыг эзэмсэн залуучууд зөндөө учраас хамтрал хийж. Хамтрахад юу саадуулдаг гэж хувийн амбиц, нэрлэхүүн зан, бардам зан, ичимхий өөртөө тэлгүй зан чанар бүгд гайвалт,
аргаар ажиллах. Харин өөрөө тодорхойлсон болохоор чаддаг зүйлээ мэдвч би энийг чадна гэж хэлнэ. Өөрөө тодорхойлсон болохоор би энийг чадахгүй гэж хэлнэ. Тэгээд яг уу чаддаг найзгаар дуудаад оруулаад байна. Бардам хүн өөрийгөө тодорхойлох хүн тусламжгүй чадахгүй. Яг нэгдүгээр тэр нэр хүнд нь хугархаас хинч биш гэдгээс айж байгаа. Хоёрдугаар өөрт нь ямар тусламж хэрэгтэй байгааг мэдэхгүй байгаа бас. Юу мэдэхгүй байгаа мэдэхгүй байна. Юу чадахгүй байгаа мэдэхгүй гэдэг чинь хамгийн аюултай байсан. Слайд. За зураг гартлаа. За энэ дээр нэг хаалганы зураг байна. Дахиад дараа. Дахиад яасан ч эффекттэй. Айгу гандас слайд. За. Хүмүүс өөрийгөө өөрчлөх ёстой, амжилтанд хүрэх ёстой гэдгийг мэддэг. Гэхдээ яаж эхлэхээ, хаанаас эхлэхээ их мэддэг. Гэхдээ их хүмүүс ингэж боддог. Заавал нэг юм гайвуу цалинтай ажилд орчихвол би ингээд уул уурхайн компаниуд дандаа хай үргэлж явж ирсэн. Ер нь дандаа нэг хэсэг нь банк, нэг хэсэг нь уул уурхай, нэг хэсэг нь үйлдвэр гэх юм. Би уурхай дээр очиход дандаа нэг юм. За нэг жижиг уурхай дээр очиход Эрдэнэс тавлага амар шүү дээ. Тэгэл. Эрдэнэс тавлага дээр очиход өвд ойдлохоос хоол хангамж амар шүү дээ. Тэгэл хүн болгол нэг жоохон илүү цалин, жоохон илүү хангамжтай байвал тэгэл болчих гэж боддөг юм шүү. Эсвэл за одоо нэг өрнөөсөө гарч байна. За одоо нэг байрны лизинг дуусчихвол гэлтэй. За одоо нэг одоо юу гэх юм те. Машина авчихвал. Одоо нөгөө байрандаа орчихвол. Нөгөө байшингаа барьчихвал. Нөгөө мөрөөдлийнхаа машиныг авчихвал. За одоо яг болох гээд байна гэж боддог. Тэгвэл амьдрал өөрчлөгдөн гэж боддог. Эсвэл зарим бас жоохон турчвал, зарим жоохон байх болвол жоохон ингээд үсэн янзлчул гоё боллоо гэл ингээд боддог. Гэхдээ мэдээж энэ бүх зүйлүүдийг хийвэл сайн. Гэвч яг энэчнээс амьдрал өөрчлөгдөж нүгэл яг тийм биш. Хамгийн чухал өөрчлөлт. Хувцас, биеийн галбар, мөнгө, байр, одоо орх оромж, хоол хүнс, альбом тушаалаас өмнө хамгийн түрүүнд өөрчлөгдсөн зүйл бол хандлагын өөрчлөлт. Тэр хүн ямар харагдах нь хамаагүй. Яг өнөөдөр сургалтанд заалтанд орж ихэд яг цагтаа ирээ суудсан байгаа тэр хүн хамгийн хайртай харагддаг. Заалыг унтраах шаардлагагүй дээ. Хэрэггүй. Би та хэдийг хармаа байна. Хин унтж гин, хин онгож гин, хин инээж гин би бүгдийн хэмжээс хараа мэддэж шүү. Тайзан дээрээс бүх хүний царай мэддэг. За дахиад хэлье. Энэ заалтанд ороод ирэхэд яг сургалт болохоос 15 минутын өмнө ирээд байраа эзэлсэн байгаа хүн хамгийн гоё харагддаг. Энд юусоо тэр гадаад байдал ихний хэлж чухал биш. Хамтдаа юм хийж яхад тэр асуудлыг шийдчих тийм их туршлага мэдлэггүй ч гэсэн яах вахаа хичээгээд хажууд барж байгаад гүйж байгаа хүү охин хамгийн өөр харагддаг. Тэгэхээр бидний хамгийн түрүүнд өөрчлөх ёстой зүйл нь тэр хөөрхөн хандлагыг бид бүтээх ёстой. Бүтээх гэдэг нь маш амар. Нэг л шийдвэрээр бий болдог. Ганцхан шийдвэрээр. За би юм байна. Би хийх юм байна. Би энэ асуудлыг шийдэх юм байна гэдэг ганцхан шийдвэр л яг тэр хүний амьдралыг тэр чигт өөрчилж байна. Энэ бол үнэгүй. Заавал олон хоногийн сургууль шаардлага байхгүй зүгээр ганцхан удаа бодоод шийдэхэд болдог зүйл. Өөрчлөлт бодлоос эхэлнэ. Өнөөдрийн хичээлийн хамгийн гол мессеж. Өөрчлөлт юмыг бодох үнцэг өөрчлөгдснөөс л амьдралын өөрчлөлт эхэлдэг болохоос биш үс заснаар амьдрал өөрчлөгдөж байгаа юм биш. Мэдээж нөгөөдөл хэрэгтэй. Гэхдээ тэр бол зүгээр материалын зүйлс. Тэр бол заавал өөрчлөх ёстой нэг хэдэн зүйл байгаа. Тэр нь гэхдээ явцын дунд болно. Зааш нэмэх. Хүмүүс би яагаад энэ дээр хаалгын зураг тавьсан бэ гэхээр хүмүүс нэг тийм Алиса үлгэрийн оронд гэдэг шиг ингээд нэг гів гинтл нэг азар нэг юм ном шуулаад эсвэл нэг камерын саммам тавиулаад тэгээд гоё болчих гэж боддөг юм шиг. Яг үндэ тэгж гоё болохгүй. Би олон удаа мөнгө лаз өшлөө явж байхдаа ингэж бодож ирсэн. Яа ингээл явж ирсэн чи маа гал энэ хоглоо өдөг шүүс дүүрэн доолор гэж юу яах вэ гал. Яг хаяа бас нэг тийм нэг юм бодогдсон те. Тэгэл ингээл явж ирсэн чи ингээл явж ирсэн чи гинт уц дураал нэг танихгүй залгаснаа. Би шууд бүр хүмч хөрөнгө өгөхөр боллоо. Эсвэл манай эмээ ингээл амар ядуу харагддаг. Нэг баян биш гэхдээ тэгс яг үнд амар их мөнгөтэй хүн байсан бол яах вэ гээл. Зүр жоохон хийсвэр бодож шин. Заримдаа хүн бас нэг юм тэнийг боддог штэ. Гинт ингээл явж ирсэн чи сулаагаар ингээл шууд тэр юм төрөж бол тэгэл шууд амьдрал өөрчлөлт яах. Их хүн ингэж юм яг боддог. Иймэрхүү хийсвэр хөнгөн хөвч гинэн гэхдээ ирээсээ им болох. Харин бидэнд олдож байгаа хамгийн түрүүний
боломжийг л хэдүүлээ чулуу болгох. Тэр үлээ өнөөдөр чамтай найзалж байгаа найзын харилцааг чи авч үлдэх ёстой. Өнөөдөр чамайг ажилуулж байгаа байгууллагад чи өөрийгөө батлах ёстой. Энэ бол чи биш. Энэ бол амьдралын бидэнд өгсөн хамгийн ихний хамгийн бодиттой боломж юм. Чиний хажууд тань эзэл болгоод тавьсан хүнийг хайрлах. Чамд 4 хүүхэд болоод заяагц дээр эдэн хүүхдийг зөв хүмүүжүүлэх. Чамд олдсон энэ ажлыг одоохондоо байгаа энэ ажлыг чи тултлаа хийгээд өөрийгөө харуулах. Өөр компани чамайг дуудаг өрөөгүй бай. Одоо энэ дээр хэдүүлээ өөрийгөө харуулах хэрэгтэй. Тийм учраас ид шидэнд хэдүүлээ найдаж болохгүй. Гэхдээ ид шид мэд гинтийн боломж ирэх үед за дахиад анхаарах. Яг ид шид шиг санагддаг гинтийн гайхалтай боломж ирэх үед ямар хүн энэ боломжийг авдгийг мэдэх үү? Би хинбэ гэдэг асуултанд хариултсан тэр хүн шууд тэр боломжийг авдаг. Бодцсон, төлөвлөсөн, хүссэн, тооцсон, тооцоолцсон, шийдсэн хүн бол боломж ирэх үед би байна гэж асууад байна. Нөгөөдөл нь за дараа нь дахиад илүү гоё том боломж болж байна. Эсвэл би биш ч байж магадгүй. Яа хандгаа хүмүүсийн юм гараашаал тэмээ штэ, тэнийг штэ гэж бодож байгаад нөгөө боломжийг явах уу? Алддаг. Энийг хүмүүс энд тэгтээ аюу азтай залуу гэж ярьдаг. Энэ аз биш штэ манай. Энд чинь тэр ховорхон нэрдэг боломжийг л авахд өөрийгөө 5 жил 10 жил бэлдсэн. Яг бол тэр хүн бас энэ боломжийг урд нь иймэрхүү боломжийг автаад 10 жил харамсч явж исэн, 10 жил өөрийгөө бэлдэжсэн гэсэн утгатай. Тэгээд дараа нь тэр өдөр тэр боломжийг авна. Гэхдээ зарим хүн 10 жилийн өмнө алдсан боломжтой 10 жил харамсч 10 жил арх уусан байдаг. Тэгвэл энэ хүн үхэх нь одоо. Харин 10 жил хямарч өөрийгөө зовоож шийдэх биш. 10 жил тэр хүн өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Намайг яг 36 настай байхад нэг боломж ирж ирсэн. 35 настай. Би одоо 46. Тэр боломж надад дахиж ирж ирээгүй. Миний карьер дээр. Би тэр үед яг гараа сарваагаад ингэж байгаа. Заац. Тэгэл явсан. Тэгэл тэр боломж надад хийж ирээж. Хизээч бас ирэхгүй. Тэгээ одоо би юу бодож байгааг бол дараагийн амьдрал дээр, карьер дээр, бизнес дээр иймэрхүү боломж ирвэл би ийм зүйлүүд юм алдаж болохгүй шүү гэдгийг би өнөөдөр шийдсэн байх хэрэгтэй байдаг. Энэ дотор. Энэ бол ид шид биш. Тэгээд ид шид шиг гинтийн боломжийг ашиглаад гарч ирж байгаа хүмүүсийг хараад энэ бол ид шид шиг харагддаг, аз шиг харагддаг. Азар тэр боломжийг зөв сонголтыг авсан байх тохиолдол байх уу? Байна. Гэхдээ тэр хүн дараагийн цикл дээр шууд тэрийг алддаг. Яа тэгвэл тэр хүн ухамсарлаагүй байгаа энэ боломжийг төрхөө хугацаанд хэрэглээд дээшээ буудаад буцаад хизэж босч ирэхгүйгээр ундаг. Ийм тохиолдол. За дараач. Тэгвэл өнөөдрийн хичээлийн хамгийн чухал хичээлийн хэсэг нь аль вэ гэвэл тархины хөгжил. Тэгвэл хандлага яаж бий болдгийг? Тарих яаж ажилладаг юм? Далд ухамсар яг юу гэсэн хариуцдаг юм? Миний ухамсар аль хэсгийг хариуцдаг гэдгийг хэдүүлээ жоохон ярилцах хэрэгтэй. Энэ бол мэдээллийн чанартай хэдэн зүйл үү? За би танаас нэг асуулт асууя. Би танаас нэг асуулт асууя. Хүн төрөхтэй хандлагатай төрдөг үү? За хэдүүлээ толгоогоор ингэж хариулж. Заахантай ярихаар таны яриа сонсдгүй. Ингээд нэг бол ингэж хариулж. За. Хүн төрөхтэй хандлагатай төрөх үү? За нэгдүгээр хоёрыг хараад. Ингээл хоёрдугаар багийн ахлагч урдаас уусан ингээл за багийн ахлагчийг харчих болчих. За гуравдугаар хүн хандлагатай төрөх үү? Аль нь? Бидний баг ингээд. За зөв хариултыг хариулахаас өмнө хэдүүлээ 3 боломж ашиглая. Уцаар ярих хэрэг хүн 50 надаас асуу. За давс. Эрдэмтэн судлаач нар ингээд судалж үзээд хүүхэд төрөхтэй хандлагатай төрдөг гэж үзсэн байна. Гэхдээ бидний багийн ахлагчийг хэлэх гээд байгаа санааг одоо тайлбарлая. Энэ хүн ингэсэн. Гэхдээ хандлага генээр дамждаггүй гинэ. Хандлага. Генээр бол өндөр нам, царай зүс тэгээ зарим нэг мэдээллүүд бол дамждаг. Гэхдээ асуудалд хандах хандлага нь генээр биш хэрнээ төрөхтэй хандлагатай төрдөг. Яаж? За нэг төрөг. Яаж? Яаж гэж бодож байна? Яаж? Ямар рефлексээр? Яаж? Ямар рефлексээр? Яаж?
Өөлж. За та нар юу мэдж байгаа? Намайг хэлэнгүүт тийштэй гэж байна. Би та нар мэддэг юм ийм л та нар ч амар ухаантай хүмүүс бүгдээ мэдчих. За. Нөлөөллөөр буюу ихийн хөвлөд байхдаа мэдээ орсон цагаасаа ээжийнхаа сэтгэл хөдлөл тухайн мэдрэмжээр дахин яах вэ? Тэр мэдээллийг цуглуулж эхэлдэг. За шинэ яагаад айлын том хүүхдүүд жоох өөртөө итгэлгүй дараахан айлын бага хүүхдүүд яагаад тийм давардсан бэ? Та нар хэл. Хамаг юм булааж байгаа. Өөрийгөө нэг хаангээ бодсон, хатангээ бодсон, гүнжгээ бодсон. Яагаад? За анхны жирэмслтийг бодоод бас та нар жирэмсэн босноо ч мэдэхгүй баста бүжгэлж 50 мөгдөж заастаа шоож мод. Одоо хэвлээд байгаа хүүхдийн бүгдээ төсөөл үзсэн. Хэр их тухтай авах бол явж. Гин тухтай мутаа орж ирсэн. Зүрхний бүлснийг дээшлээ унаас. Тэнгүүд нөгөө энэ дотор байгаа хүүхд чи өөрхий те энэ одоо яах гэнэ. Юу тамих вэ? Юу арих вэ? Юу волейбол тоглоод бүжгэлээд хөгжим үүж. Тэнгүүд энэ хэвлээд бүрдэж байгаа нөгөө хүүхд чинь одоо стейж нэрээс авч ийна нэр ёо штэ яа залуу хүний хүүхд бол хэцүү юм аа штэ нэр гэж боддгоо гинэ. Яг тийм ч бодож чадахгүй штэ өөрхий. Цаа чи мэдлэг байгаа, нүдэн нэг ертөнцтэй танилцааг байгаа, харьцуулах чадваргүй байгаа. Гэхдээ түүний тархин хоёр мэдрэмжийг маш тодорхой бичиж хадгалдаг дадлах юмсан. Юу гэхээр таатай байна уу? Эсвэл таагүй байна уу? Одоо хүчил төрөчийн нутагт орж тооноос өгч гин үү? Эсвэл хитрхи хөдөлгөөнтэй байна уу? Чанастай хоол идэхгүй байна уу? Тэр зүрх нь байнга савлж гин үү? Пүүсэн дээш дөөш яг үзээ чи ийм дотор байгаа юм чи бүгдийг мэдэрдэг юм л та хамтдаа. Тэгвэл таагүй мэдрэмж нь их байвал дурсамж нь 9 сарынхан меморид таагүй мэдрэмж их байвал тэр хүүхдийн түрэнгүүтээ гарч ирж ирээд шууд одоо уйлж байгаа одоо эхний нэг өдөр ч юм уу хоёр өдрийн нэгээр реакц бас таагүй байдаг. Та нар одоо нэгээс дээш хүүхдтэй хүмүүс байна уу? Нэгээс дээш хүүхдтэй. За та нар хүүхдүүдийнхээ няраа байх үеийн зан төлөвийг одоо эргүүлээд бодоод үзье. Бүгд яг адилхан гэж уйлаад бүгд адилхан байгаа бүгд адилхан шийдсэн та нар хэлээ. Зарим хүүхд шал өөр үсийг та нар сан 50. Зарим хүүхд байнга л уйлж идэг. Улаал. Одоо манайх 7 хүүхэдтэй ер нь бол нэг за 7 өөрөх нь хайшаа ер нь 3-аас 4 ийм хэв шинжт бол байна. Ер нь төстэй хүүхдүүд байна ах トゥ нь. Гэхдээ ер нь өөр. Зарим хүүхдүүд нь өөлдөгчгүй байсан гэдэг бамбруу шиг унтаал идэл унтаад. Зарим хүүхдүүд ерөөсөө ингэ баг салхи хөрөнгөлөө гэж орилж идэгсэн. Шээсэн жуулн, баасан жуулн, нийцсэн жуулн бүгдэнд нь ойлно гэсэн. Өөлөх нь ерөөсөө хилний юм хайшаа гэдэг. Тэгээд зарим хүүхдүүд ерөөсөө тийм биш байсан. Одоо та санаж байгаа сте. Айгүй амар хүүхдүүд байсан. Тэгээд зарим ээж аваар хөлхтэй шүү дээ. Амар уйлдаг хүүхдтэй нэг манаа нэг үүшнэг чос байсан. Тэгээд тэр хоёр ингэ дахиж ирэмслэхгүй гэдэг ингэ ирэмж жилгүй эмэгтэй жилөө боолгоцсон ингэ. Өвдөө дахиж төрөхгүй болчихгүй. Хоёр хүүхдтэй эхнийх нь амар уйлдаг байсан. Тэгэл хоёр дахь хүүхдээ төрүүлээл дахиж жирэмслэх боломжоо ингэ хаацсан байна. Тэгсэн чинь нөгөө хоёр дахь төрсэн хүүхэд бүр амар тайван хөөрхөн ийм таатай эерэг хүүхэд байсан чинь хоёр нас өрсөн чинь өө дахиад жирэмсэлдэг байж. Эхнийхээ хүүхчиг байна гэж бодчихгүй шал өөр. За одоо бид агаашлаас байсан. Би яагаад энэ шинэлэг ярьж байгааг бол таны зан төлөв таны асуудалд хандах чинь таны одоо яг 2 дугаар багийн ахлагчийн үеэсэн жишээг авах гэж байна. Таны өссөн орчны нөлөөнөөс нөхцөл рефлекс буюу нөхцөл байдлаас яасан олж авсан олсон хандлага чинь гэсэн. Гэхдээ та бид сонгоогүй гэсэн. Таны ээжийн сэтгэл зүй, аавын сэтгэл зүй битээс нөлөөлсөн гэсэн байхгүй. Ойлгож байна. Дээрээс нь тэр гэр бүлийн дотоод уур амьсгал нөлөөлсөн гэсэн. Тэгэл хідүүлээ юм өөр бүтээгдэхүүнүүд болсон. Гэхдээ энийг хідүүлээ сонгоогүй. Би яг ийм хандлагатай хүн болоё гэж сонгоогүй. Би бол айгүй даварцсан хүүхдээсэн. Баг бас айлын баг бас. Айлын багууд байна уу? Томууд байна уу? Амар олоолог байна. Манай ах надаас 11 насаар ах. 69 оны нөхөр. Цаа чин тэгсэн. Чи бол их азтай хүүхд гэдэг намайг. Яасан гэсэн чи.
Намайг хүүхэд тогтол аав бол алдаг байсан гэдэг байхгүй. Яасан гэсэн чи аав бас залуу. Уурлахаараа шүү. Сурам бус хүмүүсийг бол сайн өгдөг байсан гэж. Намайг гарсан чи аав 40 гарцсан. Би нэлээ одоо намайг төрөх чи аав 46 тайс гинэ. Би нэлээ сүүлд гарсан байдаг. Тэгсэн чи нөгөө аав нь ингээд ухаантай тэгээд хүлээцтэй тэгээд арх ухаа болцсон тий айгу ухаантай болцсон тэгээд нөгөө дээрээс бизнес нь тогтцсон тий ингээд нөгөө ах мах бол ах шүү химдээл муу юм өмсөө төрхий ингээд өсч. Тэгтэл би яасан ингээд эхлээл ингээд өссөн. Тэгээд манай ах өөрхөө гэлж байгаа. Чи бид ялгаатай. Яг бол би аав арай илүү хурц цааштай байхад нь жоохон амаргүй нөхцөлд өссөн. А чи бол илүү ухаантай болсныхын дараа хүмүүсийн коучинг авсныхын дараа чи төрсөн. Тэгээд ялгаатай байсан. Тэгэхээр ах бүтээний хандлага бас газар тэнгэр шиг ялгаатай. Би айгу тайван юмд итгэх нь амархан болноо. Бүтнээ. Манайх хайс тавьдаг гэсэн. Хэцүү. Тэгээ манай том ах бүр өөр зааж байна шүү дээ. Тэгэхээр одоо хэдүүлээ бүгдээр харъя. Бидний тарих ер нь бол биднээс асуухгүйгээр програмчлагдсан. Тэгвэл хоёр дахь асуулт байна. Хүн хандлагыг олж авсан бол нөлөөллөөр бидний дотор энэ зан төлөвийг бүтээсэн бол бидэнд таалагдахгүй байгаа бидний амжилтанд саад болж байгаа зарим нэг хандлагыг засаж болох уу? Аль нэг болно. Махатма Ганди хэлсэн билүү? Хин хэлсэнд нэрэлцчлээ. Хүн төрөхдөө угаасаа муу төрдгөө штэ гэж. Хүүхд хөөрхөн яг л бүх юм ингээл яг л цагаан заашгил төрдөг штэ. Гэхдээ явцын донд хүмүүс муу болохыг сурдаг байхгүй даа гэж. Хэрвээ хүн муу болж чадсан бол бас яах вэ? Сайн болж бас болно гэсэн үг байхгүй. Хин ч гэсэн. Ямар ч муу хүн байсан. Ер нь бол өөрчлөгддөг. Тархины шийдэх ухаан нь өөрчлөлт боломжтой. Гэхдээ яагаад өнөөдөр би танд энийг ярьж байгаа вэ гэвэл өөрчлөгдөх боломжтой юм байна гэдгийг сонсох юм бол тархич нь энэ үгэнд яах вэ? Нээлттэй хандаад итгэж эхэлдэг. Нэгсэндээ өөрчлөгдөх боломжуудыг өөртөө зөвшөөрдөг гэсэн үг. Энийг сонсоогүй болохоор юу гэж хэлдэг вэ? Би бол угаасаа ийм намайг байгаар нь хүлээж авах. Би угаасаа ийм хүн. Яа тэ. Намайг бити оролдоод байгаа. Би амар гинт ууралдсан шүү. Ингээд өөрийнхөө нөгөө суур хандлагаар хүмүүс ингэ айлгаж явж хүмүүс үү те нөөдөл нь бүр даварсан. Наатах бити оролд амар тэнийг ууралтай. Нөөдөл амар дүрдэг гэсэн. Тэгтийн аюултай шүү дээ. Энд чинь ингэж явж байгаа нэг өдөр хүн амьтан зохиол хэрэг төвд орцсон л байдаг шүү дээ. Энэ хүн бол нөгөө хүүхд байхасаа олж авсан нөгөө хандлагынхаа хоригч нь болж байгаа юм. За тэгвэл тарих яаж ажилладаг цаашаа явъя бүгдээ. За тэгвэл би таньсныг асууя. За дараагийн слайдыг тавья. Тархин дотор яаж энэ хандлага бий болсон бэ гэхээр бодлын зам гэж нэрлэгддэг иймэрхүү яах вэ? Одоо ойл санамж дурсамжууд байдаг хүний толгойд. Энэ нь яг ингээд давтамжаар бий болдог. За одоо бүгд нэг юм бодоод үзье. Хавар ингээд цусландаа хэдүүлээ очиж гэж бодъё. Лагер руу очиж гэж бодъё. За нэлээ орой лагертаа гарлаа. 7 сард гарлаа хэдүүлээ. Тэгсэн чинь хашаанд чинь ингээд байшин гадаа 0-2-ын чинь хооронд ингээд өвс ингээд ургацсан ногоо зэрлэг жимс бүгд ургацсан ингээд байна гэж төсөөлөе бүгдээрээ. За одоо ингээд хашаанаасаа байшинтайгаа явсан чинь явдаг зам нь ингээд өвс ургацсан байна төсөөлөе. Тэнгүүт алхаж явах үед дахин дээр хэр их ачаал яг бүгдээр болоод үзье. Тэнд дотор чулуу молуу цэцэг мэцэг гэдэг юмнууд байгаа штэ тий. Яг гიშг шат ингээд амар гоё ногоон зүлэг ургацсан ингээд тэнд байшин шууд ингээд явдаг хүмүүс үнийг шууд ингээд явдаг байна. Шин замаар явж байгаа үед тархин дээр ямар ачаал гэдэг та анзаарч ирсэн үү? Газар руу хараад тэгээд нэг жоохон болгоомжтой тий. За жишээ нь одоо хэдүүлээ цасан дээр ч гэсэн гэдэг юм тий. Одоо хэдүүлээ ингээд хүн яваагүй хэсэг дээрээс энэ цэгээс тэр цэг рүү явахын тулд хэдүүлээ яаж байгаа вэ? Жоохон ажиглаж байгаа нэг гүнзгий биш хэсэгтэй нэг гიშгээ тий. Тэнгүүд төрх гэдэг гიშгүүд буцаж хөлөө авснаа. Тэгээ буцаад нөгөө юм дээр гიშгэжсэн дахиад гიშгэд. Тэгээ зам гараагүй газраар явхад тархин дээр бол маш өндөр ачаал хийдэг. Яг хаана гიშгүй, яах вэ, аль чулуун дээр гიშгүй юу ч гэх юм. За одоо буцаад хэдүүлээ байшинтайгаа явлаа. Буцаад байшингаас гарахад одоо тэнд юу үүссэн байгаа вэ? Жижигхэн мөр гарцсан байгаа шүү дээ. Тэнгүүд одоо тэр мөрний хэмжээгээр тархин дотор бодох ачаалал тэр хэмжээгээр яах вэ? Буураад нөгөө гიშгсэн мөрөн дээр яах вэ? Гიშгэд яв. Тэгэхээр хамаагүй хурдан яв. За одоо харж байгаа. Тархин дотор ямар нэгэн чадвар, мэдлэг, дурсамж бий болоход яг иймэрхүү хэмжээний цаг хугацаа
давтамж хэрэгтэй байдаг. За одоо нойрлог алхлаа нөгөө замаар 3 дахь явах гэж байна. Одоо болохоор яах вэ? Хаана гişүү гэж бодохгүй. Одоо бол яах вэ? За одоо юу хийж идэх вэ? Сая өөрөө баачаад одоо бас идэх юм бодоод тэгээд явж штэ. Ойлгож байна уу? Яасэ? Одоо тарих автомат жолоол руу шилжиж байна. Харж байна уу? Одоо тэр зам юус амах одоо ингээд за ямар кино үзэх вэ? Сайн энэ яах вэ? За гэрээ цэвэрлэх юм билүү? Тэр доор тэгсэн инээ штэ тэнд байгаа чулууг штэ шууд ингээд тойроод харахгүй гоо ингээд. Яасан тарих нь сая инсталл хийгдчихлээ нөгөө зам. Download хийгээ суулгачлаа. Хараад нэг удаа ингэж яваад хоёр дахь нь мөрөө дагаж яваад гурав дахь нь яасан. Хамгийн аймаг нь хэлэхгүй. Та нар ажлаасаа гараад машиндаа суугаад хүнтэй утсаар ярингаа нэг үсч гэртээ очсон ба сандгүй. Машин бариад. Тэгтээ шүү дээ дөрөв зөрчихгүй юм бүр заа. Яг гэрлэндээ өндөр зогсоод тэгсэн юм бариад ханаа чи нөгөө баа яасан бэ те. Нөгөө нэг самжийн нөгөө нэг те дахиад өгсөн те. Тэснэ цонх мохоо. Тэгтээ тэр хүн уцаар ярьдаг. Юу гэж нэг жаа. Тэгсэн нэг дараа паркч маркет. Тэгээд дараа хамгийн амар бид яг ямар замаар явсан санахгүй байсан. Тэгж ингэж бодол тархин дотор автомат жолоод явж байгааг анзаарсан уу? Анзаарсан уу? Та нар шинж жолооч байхдаа ингэж явж явах чи хүн цонхон голох шиг үлээ гэж хэлдэг байсан мөлий. Өөрөө онголох. Яад үл би автомат жолоод дээр тавиаг байгаа шүү дээ. Арай гэж машин бич хөвчгөө чангалтай чи өөрөө чангалахгүй. Тэ ананы хатаг үлээ. Механик машин дээр суух юм бол за тэгээд араа шалахгүй доош хүү зам руу гарч. Яагаад тэр энэ дотор нөгөө жолоочийн нөгөө програм суугдаг байна. Одоо фитнес дээр ч гэсэн ингээ хүмүүс орж ирээд харна. Харвас бэрта залуу харагдана орж ирээд гантил штанг даахгүй. Яагаад? Бэргүү учраас нөө. Тархинд нь техникийн тэрийг яаж өргөх програм байхгүй. Тэ аваад тэнгууд нь хажууд нь доргой хүү гарч ирсэн шууд 80 100 шууд. Яа, програмтай. Хүчээ зөв хойрж чинь, гараа зөв байшуулж чинь, булчингаа зөв чангалж чинь, яг техникийг хийж чинь. Яагаад энэ програм байна. Тийм учраас тарих ингэж ажилладаг. Манайхаа. Тийм учраас өнөөдөр бидний амьдралыг яг ямар явж байгааг харъя гэвэл та нарын амьдрал дээр байгаа үр дүнг харах хэрэгтэй. Энэ үр дүн өнөөдөр чиний бодохгүйгээр байнга хийдэг ажлаас чинь гарсан цалингаараа авсан гэр чинь энэ харагдаж байна. Энэ гэрийн үр дүн таалагдахгүй байгаа бол өдөр тутам ажиллаж байгаа, давтамжтай хийгдэж байгаа ажлынхаа нөхцөл байдал руу автомат жолоолгоос төр салаад энэ ивент хоолд ирээд энэ багшийг сонсонгоо тархин дотроо механик жолоол руу шилжих гэсэн үг. Би ярьж байгааг ойлгож байна. Механик жолоол руу шилжнэ гэдэг нь автомат жолоолго буюу бодохгүйгээр ярих, бодохгүйгээр ажиллах, бодохгүйгээр амьдрахаас хэдүүлээ гарна гэсэн үг байна. Бодохгүйгээр амьдрах нь уул нь хэрэгтэй. Яагаад хэрэгтэй вэ гэдэг хэдүүлээ дараагийн слайд дээр харъя. За иймэрхүү хугацаагаар тархин дотор иймэрхүү одоо замууд үүсдэг байна. Одоо ингээд дадал зуршлууд үүсдэг байна. Тэгээд уул нь бол дадал зуршил бидэд маш их хэрэгтэй. Жишээ нь бүгдээрээ бодоод үзье. Тархинаас уушгийг яаж ажиллахыг үдирдэж байгаа ш та нар бодоод үзтээ. Уушиг ингээд өөрөө ингээд меморитэй автоматар ингээд памп хийдэг гэж бодож байгаа. Ингээд үгүй шүү дээ. Та нар ингээд одоо би та даалгавар өгье. Та нар намайг зөвшөөрөх хүртэл амьсгаа авахгүй шүү. Амьсгаа төвч. За 1 2 3 төвчлээ. Амьсгаа авахгүй шүү. За одоо би танд хичээл зааж өгье. Сэтгэл судлалын ухаан гэдэг нь амьсгаа авахгүй шүү. Ер нь бол одоо та нар юу бодож эхэлж байна? Амьсгаа хөрсөн гэж бодож байгаа юм шүү дээ. За одоо амьсгаа аваарай. За амьсгаа аваарай. За тэгээд тархины шийдэл одоо амьсгаа гаргаарай. За одоо тархины амьсгаа аваарай. За тархины шийдэл амьсгаа гаргаарай. Ингэж явуул хэдүүлгээр галзуурна нэстэй. Жишээ нь одоо уушгийг та нар ингэж механикаар удирдах гэдэг үзэлтэй тий. За одоо өчигдөр дутаад шиг авъя. За одоо өчигдөр гаргая. За өчигдөрч авъя. За одоо та ижил бодох хэрэгтэй. Чадахгүй. Тархичин байна шүү дээ тий. Чиний биед хэрэгтэй хүчил төрөгчийг хуримтлуулахын тулд уушгийг чинь чамаас асуухгүйгээр яах вэ? Ажлуулж байгаа. Энэ шууд удирдлага уул нь маш сайн байгаас өөртөө зөрчилдөхгүйгээр ном уншиж байгаа зарим хүмүүс. Зарим хүмүүс бол ном унших болох.
Энэ хүн унших дадал нь байхгүй байхгүй. Тийм учраас тэмцээд унших уу болох за болий. Болох нь бол амархан байгаа байхгүй. Анхааралтай сонс. Тийм учраас бидний амьдрал бий болцсон байгаа үр дагавар, биеийн жин, царай зүс, хувцлалт, хоол, гэрийн тогтчлт чинь чиний тархин дотор байгаа программын гарсан л үр дагавар. Хэрвээ энэ нөхцөл байдлыг хэдүүлээ өөрчлөе гэж бодож бол гэрээ засахаас өмнө эхлээд бодох, харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Би бол угаасаа л ийм хүн ийм л ажил хийж чадна, энэс илүү зүйлийг хийж чадахгүй гэж бодвол тархич нь чамайг илүү зүйлд хөдөлгөхгүй. Өөрөө илүү өндөр бүтээмжтэй байгвал би илүү өндөр бүтээмжтэй байх ёстой юм байна, хэрэгтэй юм байна гэдэг тэрийг шийдсэн цагт тархич нь чамайг ажиллахыг зөвшөөрдөг. Зөвшөөрвөл ажлын цаг үрээ тэлнэ, нэр хүнд өснө, цалин орлого нэмэгдвэл гэр өөрчлөгдөнө. За дараагийн слайд. За энэ зургаар юу хэлэх гэхээр чам байгаа л зүйлээ чи харж байгаа зүйлээ чи авсан. Чи харж чадсан зүйлээ л ав. Харж чадахгүй зүйлээ чи авахгүй. Энэ бол ганцхан шашны номлол биш. Энэ бол тархины шинжлэх ухааны талаас хэлж байгаа. Монголчууд ирдэг. Бодол хүсвэл яадаг вүлээ? Уяа хөрвөл яадаг вүлээ? Хүн төсөөлж харж чадах юм бол тэрийг биелүүлэх боломжтой болчихдог. Тарих ингэж ажилладаг. Харсан зүйл рүү бол явдаг. Та нар хав харахгүй зааланд ороод ингэдэг. Шууд гүйдэг гэл. Тэгж юм өргөж өгөх шүү дээ. Тэгж болохгүй шүү дээ. Яагаад хүмүүс харахад ингэж явдаг? Хэлтэй. Харахгүй байгаа учраас. Тэгвэл амьдрал ч гэсэн ажил дээр зориулт, тэмүүлэл ямар нэгэн хандлагын өөрчлөлт гарахгүй бол тэр хүн өөрийгөө хараагүй гэсэн үг. Би өөрийгөө ийм хийцэн байгаа. Би ийм амжилттай байгаа. Тэр хүн төсөөлж чадахгүй бол орж ирээд хизээч хүний өөрөөс хараад гоо инээгээд ингээд өөртөө тэгж чадахгүй шүү дээ. Яагаад тэр хүн өөрийгөө харахгүй шүү дээ. Тэр хүний төсөөллийн чадвар бүр байхгүй шүү дээ. Тэр хүн зөвхөн харж байгаа л хардаг. Энд нэг юм байна. За энийг л харж байна. Энэ миний цалин, энэ миний чадвар. Би ийм л юм сурсан. Би ганцхан жолоол байдаг. Өөр юм хийж чадахгүй. Гэх юм бол энэ ингээл болоо. Хаана лимит нь хаана? Энэ дотор биш. Тийм учраас бидний харж байгаа үр дүн бол таны дахин харж чадсан зураглалч л тусгал. Одоо та нарт энэ амьдрал чинь таалагдахгүй бол юг өөрчлөх ёстой? Төсөөлөх чадвар дээр ажиллаж байгаа гэж. Дараач хэсэг. За хэдүүлээ ухамсар болоод даалт ухамсарч юу хараалагдгийг гэс үзчихье. Хэдүүлээ миний цаг 9 хагас дуусна. Зүгээр үү? 15 минут хараа. Болчихно нараа хаана? Зүгээр үү? 9:15 биш 9 хагас. Окей, та ажилтаа болохоор би санаа зовд. Ухамсар гэдэг нь миний логик сэтгэлийг хэлж байна. Өнөөдөр таны яг бодож чадж байгаа хэсэг чинь тэр хэсэг. Мөсөн уулаар бол мөсөн уулын дээд хэсэг. Титаник үзсэн хүмүүс байна уу? Титаникийг үзсэн хүмүүс байна уу? Сайн. Титаникийн гаргасан алдаанд юу байсан? Мөсөн уулыг тооцоолоо. Хожимдож мэдээлэл авсан. Тэгтээ капитан бол яах вэ? Өрүүлэг яасан? Тулд дарсан гэвч хөлөг онгоц том учраас маневр хийж яах вэ? Амжаагүй. Яагаад тэгэхээр тэр мөсөн уул далаа дээр бол жижигхэн мөсөн жижигхэн хөвөөл явж байгаа мөс шиг харагддаг. Боловч доор нь яах вэ? Асар том мөсөн уул гэж байдаг. Одоо бол энийг радар ч юм янз янзын их юм л дагуулж ингээд одоо GPS юм оруулаад нэвт шилт харж байгаа. Тухайн үед бол тийм байна. Туршлагатай капитанууд холоос харах, дурандах, тэгээд тооцох хэрэгтэй байсан. Гэхдээ Титаник мөсөн уулын дээд хэсгийг мөргөөгүй. Юг мөргсөн мөлий? Бөөрөөрөө. Мөсөн уулын доогор. Мөсөн уулын доод хэсэг нь онгоцыг сүнөөсөн гэсэн. Нэг дарчихтай слайд нэрээ. За дахиад нэг дарч. Энэ хэсэг нь далд хонцод хамаардаг. Тэр таны боловсрол, ажлын туршлага, ярих чадвар, шийдвэр гаргах чадвар гэдэг чинь ухамсар хэсэгт байдаг. Одоо та яг тэрийг хэрэглээ явж байгаа. Энэ нь таны шийдвэр гаргал 10% нөлөөлдөг. Таныг ажлын ярилцлаганд ороход энэ 10% хэрэглэгддэг. 10%-аар л хэдүүлээ өөрийгөө ярьж илэрхийлж явдаг. Гэвч сарын дараа хүмүүс чамаад 90%-аар чинь тодорхойлдог. Юугаар? Асуудал яаж хандж байгаагаар чинь та бүхэн тодорхойлдог гэсэн. Ярьж байгаагаар чинь танилцсан Монгол одоо хэл зүгээр бол нөгөө хувцсаар нь ухтаад ухаанаар нь үддэг гэдэг чинь
гадаад байдал 10% чадварыг сонсоод окей болж байна байжгүй хүү охин байна гэж бодож чинь гэвч хэсэг хугацааны дараа тэнийг mohooгүй гүлсэн mohooгүй гэдэг ингээд нэг иймэрхүү яриад байдаг чинь. Яагаад нөгөө асуудал хандж байгаа хандлага нь далд хумсаас гарч байгаа эффект нь тэр хүнийг тодорхойлдог. За тэгвэл далд хумсарч юу хариалагддаг бүгдээр харъя. Итгэл үнэмшил. Сэтгэл хөдлөл. Нөгөө гинт ууралдаг эсвэл айдаг эсвэл өөртөө итгэлтэй эсвэл өөртөө итгэлгүй. За дадал зуршил. Тэгэл нөгөө шүлсээ хайдаг, тамхи татдаг, тэгэл суудаг, муухай янзын муу сөрөг дадал зуршлууд бас эерэг дадал зуршлууд бүгд хамаарна. За үнэт зүйл. Би нэг Германаас манай нэг гэр бүлийн найзууд ирээд Герман ихтэн нөхөр маад байсан үйлдсэн. Тэгээд нөгөө хоёр чи үйл ингээд даарж маарал ядраад ахаар нэг сайхан бодохгүй нэг сайхан адууны мах чанаа сайхан ногоо чанаад ингээд сайхан мах өгөөд тэр сайхан шүлнөөс наарц марц хийж дуулгыг гэж бодоод Монгол хүн байна даа гэдэг. Тэгэл сайхан адууны мах чанаа нөгөө чинь дууж мах идгээд ч нөгөө жоохтлоос ямар гоё ингээд нусаа татгаал хамар мамар нуулаадсан нөгөө чинь баах идэж байгаа дуусаад амраа энэ юуны мах ба гэсэн чинь адуу гэдгсэн чинь ихнэ гэл гаравчлаа. Тэгээ яасан гэж чинь нөгөө айлын үнэт зүйл нээсэн бэхээр морь адууны мах идэхэ болоод хоёр үе болж байгаа. Дандаа нэг үе дамжсны 3-4 морьтой тэр морь гэдэг нохоо шиг тижээдэг бүр ингээд гэдэг ирээд ингээд гар мараас нь луу муу гэдэг. Бүр тийм ингээд нөгөө юм одоо ингээд нөгөө биднийхээр бол хайртай нохоогоо алаад идчихэж байгаа шиг нэг тийм л мэдрэмж юм байна л да тэр айлын хувьд. Тэгээ тэрийг дараа надад тайлбарлаа үүлээд авахгүй чи миний хайртай амьтны махыг идүүлжлээ. Тэгэхээр монголчууд жоохон өөрлөлтөө бид нар моринд бас амар хайртай шүү. Гэхдээ бас маханд нь ч бас дуртай гэдэгсэн. Тэгэхээр энэ чинь нөгөө улс үндэстэн эсвэл за улс үндэстэн ч яг Германд адууны мах гэдэг юм байдаг. Гэхдээ онцгой тэр айлын тэр хувь үний үнэт зүйл нь ялгаатай. Тэр хүн болгоны үнэт зүйл өөр учраас ажил дээр асуудал гардаг байхгүй юу? Хүүе энийг ингээд тосноос асгаад байгаа цэвэрхэн ажил нүд ямар сүртэй бэ? Энэ чи юу тэр хүний хувьд үнцэнтэй зүйл ялгаатай байхгүй. За тэгэл хамгаалах хариу үйлдэл зарим хүмүүс ууралж, зарим хүмүүс хэрэлж, зарим хүмүүс цухтааж, зарим хүмүүс уйлаад аалгт хөрөглөө өгч, өөрийгөө л хамгаалж байгаа л хэлбэр тэр өөр. За олон жилийн дурсамжууд, төсөөлөл, зүн совин буюу нөгөө мэдрэмж чинь. Энэ мэдрэмжийг хүмүүс юу гэдэг лээ? Нэг жоох эерэг энергитэй ганцаар, сөрөг энергитэй ганцаар. Тэр энергийг яаж мэдрээд байгаа? Нөгөө дотоод мэдрэмжээр. Тэр зүн совин гэдэг нь хаанаас ирдэг юм? Тархинд байгаа дурсамжтай холбоотой анхаарал сонсож байгаа. Зүн совин гэдэг тайлбар. Зүн совин гэдэг нь хүний туулаад өнгөрсөн амьдралын туршлагыг далд ухамсар одоо болж байгаа нөхцөл байдал харьцуулт хийж үзэнгүүтээ төстэй зүйл байх юм бол чам руу ийм бүдэг бадаг ерөнхий ингээд мэдрэмжийг явуулдаг. Явуулдаг гэдэг нь төв мэдрэлийн системээс чиний бамбаа болж байгаа төрөг болж байгаагаас дамжуулаад энэ тэндээс баахан яах вэ? Даавруудыг ялгаруулна. Тэр даавар нь нэг бол таны биеийг ингээд гой болгоно эсвэл таагүй болгоно. Энэ таагүй мэдрэмжийг хэдүүлээ яах вэ? Нэг айлд орж ирээд эвгүй мэдрэмж төрөнгөд энийг зүнс совингоороо би нэг жоохон таагүй мэдрэмж мэдэрч байна. Эсвэл ер нь энэ ажил бүтэх юм шиг бүтгэхгүй юм шиг иймэрхүү мэдрэмж байдгүй танд байдгүй. Энэ мэдрэмж чинь хаанаас ирдэг вэ гэдгийг шинжлэх ухаанаас нь тайлбарлая. Далд ухамсар болж байгаа үйл явдалтай төстэй аюултай нөхцөл байдал хуучин тулгарч исэн аюултай нөхцөл байдлыг төстэй шинж тэмдэг олж мэдэх юм бол тарих шууд анхаарал аваар асаангуудаа чам руу болгоомжтой байх шаардлагатай хэдэн айдсын эсвэл энэ таагүй байдлыг мэдрүүлдэг гормонуудыг ялгаруулдаг байна. Тэнгүүд та өдөр тэр ялгарч байгаа тэр сонин мэдрэмжин дээр суурлаад энэ нөхцөл байдлуудад дүн шинжлэе гэдэг аюулыг өөрөө олох хэрэгтэй байл та уулна. Ийм л тогтолцоо юм байл тарихны. Тэнгүүд энийг хэдүүлээ шашин янз янзын юмтай холиод бүр толгой барьулсан. Ер нь бол тарих далд ухамсар хоёрын хооронд болж байгаа л одоо харилцаа гэж ойлгож байна. За энэ ирж байгаа ерөнхий мэдээллийг мэдээлэл 100% таарахгүй байх боломжтой. Жишээлбэл одоо надад худлаа ярьсан хүн ийм буржиг өстэй хүн байлаа гэж байсан гэж бодъё л та. Тэгээ би нэг хүнтэй хамтрах гэсэн нөгөө буржиг хүн байнгут тарих яах вэ? Жага аюултай нөхөр байж магадгүй шүү гэдэг мэдрэмж яах вэ? Өгөн гэхдээ өөрхий энэ буржиг нөгөө намайг хуурсан буржиг биш байхгүй. Урд нь хуурж ирсэн нөхөр буржиг яах вэ? Тэнгүүд би жоохон зэвүүн харагдаад тэгэхээр ямар нүдэн төт нөхөр вэ гэж боддог. Тэнгүүд энэ зүйлс аягүй сонсох хэрэгтэй юу? Тэг яг энэ дээр зөвлөгтэй хамтрахгүй гэсэн чи яг боломжоо алдчих магадaltaй бас. Тэгэхээр энэ мэдрэмжийг хэдүүлээ айгүй нухацтай авч үзэх хэрэгтэй байдаг. Тийм учраас хэдүүлээ энэ хичээлийг эхлүүлж байгаа шүү.
Бидний ярьж байгаа хичээл яг хувь хүний хөгжлийн тархины шинжилгээ ухаанд суурилсан маш сонирхолтой хичээл. Энийг хэдүүлээ цааш нь үргэлжлүүлнэ. Энэ хичээл биднийг ирээдүйд тулгарч болох маш олон бодит одоо юу гэх юм одоо техникийн нөхцөл байдал биш, ийм харилцаа суурьтай олон аюултай нөхцөлөөс биднийг хамгаалах мэдлэг болох юм аа. Та нар таалагч байна уу? Сайн байна. За. Одоо би та нарт нэг Telegram группийг танилцуулна. Telegram групп. Та нар Telegram хэрэглэдэг үү? Одоо их их борлуулалт хийдэг хүмүүс байнга л сошиал янз янзын платформ харилцаан дээр хэдхэн хэрэглэж байгаа хэдүүлээ те. Viber, Telegram, Messenger, WhatsApp те. Telegram шүү заяа. Нөгөө нэг юм онгоцны зурагтай. За, тэрэн дээр нэг ийм групп нээжлээ би. За, энэ дээр та нар ороод ир. Зөвхөн та нар л байх юм шүү заяа. Бид хэд л байх. За, энэ дээр хэдүүлээ яах вэ гэхээр би та нарт хичээлээр хэрэгсэн зарим слайдуудын зургнуудыг оруулна. Та нарт мартуулахгүй тул. За, магадгүй богино хэмжээний хаяа нэг видеонууд сануулгах гэрийн даалгаврууд өгч магадгүй. Тэгээ хэдүүлээ энэ хичээлийн явцад хэдүүлээ энэ групп дээр. За, энэ группийг та нар Telegram дээр UA тэгээд өсөлт lab гэдэг байж байгаа. За, энэ дээр эмгэгч аврал захирал орцсон байгаа. Тэгээд би хэнийг довдон бас үүссэн байгаа. Энэ бадыг бас оролцсон байна. Баггүй. За, дахиад хэлье. UA гэдэг нь англи үсгээр тэгээд өсөлт гэдэг нь кирилл үсгээр тэгээд lab шүү. UA өсөлт lab гэдэг ийм нэртэй Telegram групп байна. За, би нэг бол энэ дээр яач гэсэн чинь амьдсан байна. Залуучууд нь хурдан олдгоор газ олоод газ хамт ажилладаг хүмүүсээ өрөөд оруулчих. Тэгээ хэдүүлээ энэ дотор ороод тэгээд ингээд харж өнөөдрийн хичээлтэй холбоотой ганц хоёр мэдээллүүд зарим хүн бас асуулт асууж болно. Гэхдээ 180 орчим хүн зэрэг 180 асуулт тавиул би шууд хариулж чадахгүй. Гэхдээ чад чинээгээр ингээд хэдүүлээ өдөр болгон яах вэ? Ямар ч байсан нэг ороод хай гэдэг би танаас бас гоё сонирхолтой энэтэй холбоотой мэдээллүүдийг шеэрлээ. Хэдүүлээ энэ дээр холбогдоод би танаас гэрийн даалгавар өгөхөөр бол энэ дээр өгнө гэсэн зэ. За одоо би танаас гэрийн даалгавар өгөх гэж байна. Тайлбарлачи тэгээд магадгүй voice дахиад давхар энэ дээр үлдээч зэ. За гэрийн даалгавар. Өөрийнхөө одоо амьдралтай холбоотой хэдэн одоо түүхүүдийг хэдүүлээ эргэж нэг санана. За эргэж санахдаа би танаас нэг 1 2 3 ч юм уу 4 юм нас хэлнэ. Таны насыг хэлнэ. Тэр настай холбоотой тухайн үеийнхаа мэдрэмжийг онцлог үйл явдал, санаж байгаа үйл явдлаа бичих шүү заяа. Та нар юм яаж бичдэг, өөрийнхөө бичдэг одоо арга барилыг бичих шүү заяа. За жишээ нь би айлын хэд хүүхэд байсан бэ? Энэчээс эхлэе дээ. Яг өнөөдрийн хичээл шиг. За тэгээд тэр үед манай хаана амьдарч ирсэн бэ? Хотод дуу, дархан дуу, өвөр хангаа дуу, ховд дуу, ус дуу, хөвсгөл дуу гэдэг ингээд бичнэ. За энэ жоохон тэмдэглэл өөрийнхөө чадах хэмжээгээр ингээд хийгээрэй. За би айлын хэд хүүхдээ тэр үед аамаа хэдтэй байсан бэ, хэдтэй байсан бэ, бид нар хаана амьдарч ирсэн бэ? Хэдүүлээ тэр үед үнийг эргэж очино. За энийг ингэж очиж байгаагийн гол шалтгаан нь юу гэхээр би нэрээ яг ямар айлд өсч тэр намайг өсгөд би одоо тэг хэд хүүхэд нөө тийм учраас би иймэрхүү юм ер нь бол би асуудал хандахтаа ээжтэй илүү төстэй юм байна, харагдах байдал аавтайгаа илүү адилхан юм байна. Жишээ би аавынхаа ийм давуу талыг авсан юм байна, ээжийнхээ ийм давуу талыг авсан юм байна гэдэг дээр хэдүүлээ нэг ингээд нэг дүн шинжилгээ хийх шүү. Окей? За сайн байна. 100% аав гэж байхгүй шүү дээ. Хэдүүлээ холимог байгаа. За тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө суур зан төлөв хаанаас эхэлсэн? Бас магадгүй зарим нутгийн онцлог бас шингэсэн байдаг. Зарим хүмүүсийн ажилдаа хандах хандлага гэдэг тэр соёл, нутаг усны соёл, гэр бүлийн соёл гэдэг. За дараагийн хоёр дахь бодох ёстой, бичих ёстой зүйл нь бол 5-аас 7 нас. 5-аас 7 насны дээр хэдүүлээ хаана байсан бэ? 1-р ангид орохын өмнө, орсны дараа тухайн үед хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх хэмжээний өөрчлөлт танд тэр үед гарсан уу? Хөдөө нүүсэн, хот руу ирсэн, сургуулиас гарсан, насанд 6-д орж чадаагүй, чадсан, эсвэл сургууль сурч чадаагүй ч юм уу. Яг энэ үе болоод яг нөгөө одоо хүүхдийн юугүй сургуульд орсноор хүүхдийн хамгийн идэвхтэй одоо дурсамж, амьдралын одоо түүх эхэлдэг. Ер нь бол одоо ингэ найзтай болоо 1-р ангид ороо нэлээд юм одоо сонирхолтой түүх эхэлдэг. За энэ мөчлөг дээр хүмүүсийн зан төлөв нэлээд өөрчлөгдсөн байдаг.
өөрчлөгдсөн юм. Яагаад вэ гэхээр энэ нас тархины өвчлөлтэй холбоотой. За 3 дахь нь 12-оос 14 нас. Зарим хүмүүс айгүй өөртөө итгэлтэй хөөрхөн цаглаг хүмүүс байж ирсэнаа 12, 13 хүрээ гинт өөрчлөгдөж байна. Яагаад өөрчлөгдсөн? Та нар бас эргээд нэг бодоод үзээрэй. Юу болсон тэр үед? Айсан уу? Гайхсан уу? Хүчрхийлт автсан уу? Эсвэл гинт баярлсан уу? Өндөр болоогүй юу? Эсвэл яасан? Янз янзын ийм дурсамжууд таны тэр гой авиас чадвар таны тэр өөртөө итгэл тэр гой баяр хөөрөж булгаалтсан байх үедээ гэдгийг би үүднээс би таныг бичүүлж байна. Тэгээд дараагийн хичээлээр хэдүүлээ энэ кейсүүдийг сэргээдсэн байх юм бол энэ дурсамжуудыг сэтрээдсэн байх юм бол хэдүүлээ цааш нь имжлэнгээ сэтгэл зүйн засал хийнгээ хэдүүлээ цаашаа ингээд аргачлууд яриа явахаар илүү нөгөө хүлээж авах чадвар сайжирна. Одоо байгалийн шилхүүнээр хэдүүлээ газраа хагалж ийн гэсэн үг байхгүй. Үр тарихын тулд хэдүүлээ газраа жоохон эд хөрзөр гიშгээд ингээд хагалж яана гэсэн. За дараачих нь. За төрхөөс өмнөх нөхцөл байдал байсан байна. За дараа нь 5-аас 7-наас 12-оос 14-наас за дараачих нь 19-оос 21 нас. За энэс хойш хэдүүлээ галзуу юм шиг амьдсан. Гэхдээ 19-оос 21 дээр юу болсон бэ? Айгүй олон одоо муу сурч исэн хүмүүс гинт 19-оос 21 дээр бас айгүй сайжирдаг, айгүй ухаан суудаг, өөрчлөгддөг, зарим нь гэрэлдэг, эрт гэрэлсэн, гэрлээгүй. За энэчнээс болоод амьдралын нөхцөл шууд өөрчлөгддөг. Зарим нь цэрэгт явсан, яваагүй, оюутан болсон, болоогүй, сургууль сурж орж чадсан, чадаагүй, гэр бүлтэй болсон, болоогүй гэдэг ч юм. Ингээд 19-оос 21 дээр бол ер нь нийгмийн давхар үүсдэг. Одоо амжилттай ажилчин, бизнес, боловсролгүй, архичин, бүтэлтэй гэх бүх юмнууд чинь 19-оос 21 дээрээс ингээд хэлбэрээ олж ирдэг. Яагаад та энэ үед таны амьдралын түвшин дээр тогтсон бэ гэдгийг хэдүүлээ эргэж харах хэрэгтэй. За энэ мэдрэмжийг мэдрэхийн тулд хэдүүлээ доор хаяж өглөө юм уу орой өөртөө нэг цагийг гаргаад суугаад гар утасныхаа нөтөд бичдэг нь гар утсан дээр компьютер дээр тайп хийдгээр гоё дэвтэр бал бариад суудаг нь дэвтэр бал бариад дөрвөн асуултанд хариулах нь төрхөөс өмнөх буюу айлын хэд хүүхэд байсан. За 5-аас 7-наас 12-аас 14-наас 19-оос 21 нас гэж бичээд энэ дөрвийг дээр жоох хаашлах болж байна. Тэгээд хэдүүлээ энэ газраа тархиа сайн хагалсны дараа дараагийн хичээлээр хэдүүлээ цааш явна. За анхаарлаа тусанд баярлалаа. Та нарын одоо ирэх ажил сарын чинь зорилгууд дээр амжилт хүсье. Тэгээд энэ удаагийн хичээлийг энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд хэдүүлээ UA өсөлт лаб гэдэг энэ групп руу ороод ирээрэй. Тэгээд аль болох орцсон хүмүүс нь газ найзуудаараа ураад оруулж байгаа. Тэгээд тэн дээр дараагийн хичээл хүртэл хамтдаа бай. Баярлалаа бүгдээр дамжуулсан.